За ингээд зүчлээ. Ингээ гоё хосоор нь авсан байгаа. За энэ цамцсан болохоор 100. Тэгээ хоёрын ах нь бол 275 мянга гэд ийм гоё материалтай үнэхээр гоё заяа бүр. Монголд очиод ер нь бол би мөнгө өгөхгүй гэд шийдсэн баа. Hello хоёр дахь бичлэгээр уулзж байна. За тэгээ өнөөдөр болохоор би Дубайд ирээд ер нь яг юу хөдөлж авсан. Тэгээ тэр талаараа гоё сонирхолтой гэж бодлоо. Бичлэгтэй зүг байгаа. Үцэцгээрээ. За хамгийн түрүүнд болохоор хувцснуудаас эхлэе гэж бодож байна. Хувцснууд айгүй сонирхолтой байдаг тийм. Хамгийн том тортоос зүйлээс эхэлж байна. Тэгээд торноос нь болохоор юм манговын цамц авсан байгаа. Тэндээ болохоор маш их сэтгэл хангалуун байгаа. Тэгээд ингээд дарж агаад шууд авсан болохоор энэ хайчихсан. Тэгээд энэ том торн болохоор торын хайцсан юмнуудаа хийчихсэн байгаа. 129 мянгаар авсан. Маш дулаахан. За дараа нь болохоор энэ хоёр давуу гарч ирж байна. Давуу ч ирэхэд бол үсэндээ өрөө ороодаг юм араби халчурууд гэсэн үг. Араб зүйлсэн төлөөс авсан. Тэгээд би ер нь бол нэг юм тухайн улсын гоё юм үзэг соёлын шиг гэсэн юм бараа авах дуртай. Яг гэх юм бол гоё ингээ 25 онд гоё сафараар Дубайд аялж байхдаа авсан штэ гэдэг дараа нь хөгшрөөд бодож гисэн гоё штэ тийм ээ. За энийг 80 мянгаар авсан. За энийг нь болохоор би нэг 40 мянгаар чиглэл авсан. 3 хаяг авсан байгаа. Тэгээд энэ хаяг нь болохоор гурыг авч 60 мянга тэгжсэн. Тэгээд авсан байгаа. Энэ нөгөө Everybody Wants to be a Cat гэдэг нөгөө ийм бүр мууртай гуглтэй идэв штэ. Энэ Mary гэдэг энэ мууранд айгүй дуртай. Тэгээ юмнуудыг ер нь бол цоглуулдаг. Тэгээ бас айгүй хөрхөн авсантай сэтгэл хангалуун байгаа. За энэ болохоор юм гоё Friends-ийн аяг байгаа. Би ер нь бол өөрөө Friends-ийг 3 удаа бүтэн үзээд дуусгасан. За хоёр дахьт нь болохоор хоёр дахь том тур буюу орсон байгаа. Загвар нь бол хамгийн гоё лээ. Гоё үзье. Өчигдөөс өчигдөр юм авсан байгаа. Тэгээ энийг болохоор ер нь хөдөө гадаа за онгоцоорнос жоох үед тэр нь зөндөл юм хэрэгтэй шүү дээ тийм ээ. Би Зарагаас юм гоё авъя гэж бодоод Зарагийнх ер нь бол арай дэжиг материалтай байдаг шүү дээ. Тэгээ авъя гэдгсэн чинь жоохон юм кроп биш урт цагаартай байсан. Тэгээд яг юм гоё кроптыг хагаад ирсэн чинь арайгүй ашгүй. Эжэндээс олсон байгаа. За тэгээд өмсчүүд бол ингэж харагдаж байна. Бүрхэн карматай. Тэгээд ингээд гоё тухтай хэрнээ гоё юм. Тэгээд 169 мянгаар авсан. Сэтгэл хангалуун байдалцсан. Тийм халааж авсан байгаа. Тэгээд хөлнийх нь ингээд нэг талынх нь гуйн гардаг. Гуй гардаг гэсэн хаваа. Тэгээ хит богино хам болохоор дотоороо би өөрөдөө бол нэг юм хар өнгөн шорттой эсвэл гоё юм шиднэркотой өмсөе гэж бодоод байгаа. Тэгээд 100 ер нь бол өмсөх бах. Одоо өмсөх цаг байхгүй хаа. Тийм болохоор зургийг нь оруулчихдаг нэ. Би нэг аягүй гоё 139 мянгаас хямдраад за чүмний надад харагдцаа юу. 139-оос хямдраад 40 хаан болсон юмсан заяа. Тэгэхээр 40 мянга гэсэн. Би аягүй хацтай ингээд хүсчихсэн юм ингээд хайж олж аваа. Тэгээ авахтаа бүр ингээд хямдарсан байдаг заяа. Урдах том торлогоо орчих. Тэгээд дараа нь болохоор за Bershka тэгээд Bershka-аас юу авсан бэ? Bershka-аас болохоор юм гоё урт өмд тэгээд юм crop загварын цамц хоёр хослол авсан байгаа. Тэгээд би ер нь бол жоох одоо байдаг килограммаас ер нь бол 6-7 кг тархалсан болохоор ясан турхаа хүн бол би биш байгаа зү. Талбисан. Гэтэ тий авте би ч нөгөө бүр амар юм тув турхаа ясан байх амар хүсэлтэй. Тэгээд ясан турхаа биш үү ингээ байгаа өөрийнхөө биеийг ингээд байгаа өөрийнхөө би ингээд хайрлахаа шийдсэн. Тийм болохоор ер нь бол тий. Баахан хэмжүүлчихлээ. Нэг өмдөн дээр нэг өмд үзүүл гэснэ. За энэ өмд байгаа. Тэг ингээд хөл аягүй гоё урт харагдуулдаг. Тэгээд энэ гоё өмд байгаа. 169 тэрхэмээр авсан. 169 мянга гэсэн. Тэгээд дээгүүр нь болохоор өмддөгөө нийлээд хослыг авсан. Би хослыг нь авахд угаасаа ингээд гиз гараадсан аахгүй. Тэгээд би ч нөгөө нэг таргалцсан. Би ч тэгээд нөгөө жин нэмсэн. Гиз мэдсэн бөмбөг гараад ирнэ шүү дээ. Тэгээд тийм болохоор одоо яах вэ тийм ээ. Тэгээд ингээ гоё хосоор нь авсан байгаа. За энэ цамцсан болохоор 129 мянга гэдэг чинь. Тэгээд чанар манар ч гэсэн аягүй хөөрхөн. Би ер нь бол Bershka аягүй дуртай. Монголд очиод ер нь бол би мөнгө өгөхгүй гэд шийдсэн баа. Гэтэ эмэгтэй хүн л авсан юм догодлаа л одоо яах вэ? Дараа нь болохоор юм хоёр хөрхөн юм ягаан тор буюу Victoria's Secret орсон байгаа. Тэгээ хоёр торны яагаад өөр вэ? Тэгэхээр нэг нь болохоор Дубай молоос авсан, нэг нь болохоор Дубайд Stereo City гэдээ байдаг. Хэсэгчүүд ихээр амьдардаг. Дубайч нь болохоор ерөөхдөө бол өөрөө 15% нь үндэстэн амьдардаг. Тэгээ 80-85% дандаа гадаадынх амьдардаг юм бол шүү дээ. Дубай молоос авсан юм харуулъя. Brown тэгээ би бүр өөрөө юм гоё baby pink өнгөнд аягүй дуртай ч хэлэхөө надад бол энэ хөдөлтөй аягүй таалагдаж байгаа. Тэгээ хоёрын ах нь бол 275 мянга гэд ийм гоё материалтай үнэхээр гоё заяа бүр. Үнэхээр гоё. Тэгээ би ерөөдөө бол Victoria's Secret дуртай. Тэгээд манай ээж жоохон чанаргүй бийд нөө гэлээд. Тэгээ одоо яах вэ?
тийм ээ залуу хүн байна. Харж ирж байгаа хамгийн сайхан чанартай гэж авсан. Тэгээд би харыг нь өөрөө өмссөн байгаа. Би аягүй тухтай. Ингээд хөдөлж гэсэн аягүй дэжгүй. Энэ хүсэгнүүд авсан зүйлээ үзүүлээ очиж ирлээ. 7 хоногийн гүзээлцэндээ хот гэж бичсэн юм хөрхөн бааз. Хөөрхөн юм олив кота өнгөтэй байгаад тэгээд юм хөөрхөн юм ягаан өнгийн сарнаатай материал нь ч гэсэн аягүй гоё. Зэлцэнтэй турсыг байна. Тэгээд манаас аягүй хөөрхөн материал нь юм даавн. Тэгээд надад энэ бас аягүй таалагдж байгаа. Цайвар цэнхрэн юм шигтэйтэй турсыг байгаа. Тэгээд би өөрөөдөө олж шигтгэнд нь л олж авсан байгаа. Юм торон юм хөөрхөн хоёр талаараа торон юм турсыг авсан. Тэгээд арчлан болохоор нэг иймэрхүү. Би угаасаа энэс өргөн эсвэл энэс нарийнх нэг өмсөж чадсан өндөө хөөрхөмшрээ материал нь аягүй сонь ингээд баг өргөцчмаа. Гэтэ ингээд левчерийнхаа пинк гэж бичсэн хааны. Оо энэ дээр ингээд пинк гэж бичсэн байгаа байхгүй юу? Тэгээд левчерийнхаа пинк зөнгөтэй айгу юу исэн? Адилхан байсан. Тэгээд тийм болохоор зүгээр хослуулаад авсан байгаа. Дараагийн нь болохоор энэ нэр юм хөөрх юм гарч ирж байна. Би нэг ингээд харуулъя. Энийг болохоор би юунаас авсан? Сафараас авсан. Болохоор миний нэр бичсэн зүйл байгаа. Тэгээд арабаар болохоор золж оруулах гэж бичсэн. 150,000-аар зарж яхан бүр хямдруулсаар 50,000-аар авсан зөө. Лаг ингээд тахгүй. Тэгээд золж оруулах гэдэг арабаар бичсэн. Араб бичих гэхдээ ер нь бол ингээд монгол бичгийг хэвтүүлсэн юм шиг надад харагдаад идэв. За би бүр амар хөөрх юм оруулах гэж байна. Нэг хараач дээ. Би юм baby pink өнгөнд угаас бүр үхдэг заяа. Амар туртай. Тэгээд нартай. Арчлалтаа ингээд пинк гэж бичсэн. Тэгээд энийг болохоор би хэдэр авсан бэлээ? Энэ бүр 225,000-аас 60,000 болчихсон байсан. Би ч угаас нэг юм хямдралын ондоотой хөөхөн шүү. Охин шүү дээ. Бас юм гоё юм тарпицэн загварын. Тэгээд материал нь бол угаасаа гоё. Тэгээд юу ч өмссөн гоё. Ийм leggings авсан байгаа. Тэгээд ийм хөөрхөн тарпицэн загварын. Би өөр юм тарпицэн загвар жоохон дуртай. Яг тас бариу байсан ч гэсэн гоё л доо. Гэтэ жоохон тарпицэн дуртай болохоор бас их аюу сэтгэл хангалуун байгаа. Тийм. Зүгээр. Дараа нь болохоор юм гоё Пандора орсон. Тэгээд би 3 удаа орсон байгаа. Дубай мол дотор байрладаг. Тэгээд ер нь бол Дубай мол амар том дотор 12,000 гаруй дэлгүүртэй. Тэгээд би ер нь бол одоо бол нэг 2 жил дараалаад ирсэн гэсэндээ хөрх өвчрөн болдог болсон байгаа. За би эхний хайрцагт нь 3 юм юу аснаа мэдж байгаа. Гэтэ энэ хайрцагт бол аль нэг гэдгийг бол мэдэхгүй байна. Тэгээ харцгаая. Өгж авсан. Тэгээ бас азтай юм хямдарсан байсан. 390,000-аас 155,000 бол хямдарсан юм хөөрхөн өгж авсан байгаа. Ийм хөөрхөн харагддаг. Хөөрхөн бааз. Хоёрдугаар болохоор би ийм чарм авсан байгаа. Тэгээд тийм хөөрхөн Дубай гэж бичсэн. Тэгээд ийм 200 хэдчлэг 300,000 авсан. За гуравтан болохоор би бас юм чарм авсан байгаа. Чи ингээд ийм урт болохоор гүгээд идэв шүү дээ. Тэгээ гүгээд идэг болохоор ер нь ингээд төгччдэг, төгжээ идэв юм лээ. Тэгэхээр гүхгүй гэсэн. Тийм хөөрхөн ягаан өнгө шигтэйдээ төгж авсан байгаа. Хөөрхөн би бүр амар баяртай байгаа. Моделтай алтанда. За дараагийнх нь болохоор ийм body гэдэг юм дэлгүүр орсон. Имсэг өмсөж үзээгүй ч гэсэн надад скимс шиг санагдсан гэдэг байхгүй юу. Өмнөд нь одоо өмссөн байна. Тэгээд бигт бол бүр үнэхээр ихтэйхэн. Тэгээд 199,000-аас 99,000 болоод 169,000 орчуулв. Ямар ч амар хямдраад 100,000 авсан. Өмдөө. Тэгээд бас материал нь үнэхээр гоё. Энэ тийм явж хатаас өмсөе гэж бодоод байгаа. Ер нь би энэ тарпицэн цагаар дахиад дуртай. Тэгээд сэтгэл хангалуун байдалцаа. Last but not least юм хөрхөн цаг авсан байгаа. Тэгээд цагаа үзүүлээ. Тэгээд ингэж харагддаг юм хөрхөн. Тэгээд би өөртөө асуулаад авсан байгаа. Тэгээд за одоо салуулаад. За ингээд зүвчлээ. Яасан гинэ. Одоо ч надад цаг байхгүй бах та. За одоо нэг цагийн 30 минутын дараа уулзъя болох. Ингэж. Бид яаж харуулах вэ? Ингээд авахгүй маа гоо. Тэгээд амар хөөрхөн бааз. Үгүй. Яа. Дубайгаас Бээжин лөө нисэхдээ Дубай аэропортод Dior орсон байгаа. Тэгээд би өөрөө Dior-ын мейкап бүтээгдэхүүнүүдэд ер нь нэлээд дуртай. Энэ болохоор ийм lip glove oil байгаа. Тэгээд ирээд томсоо бодуулсан чинь ийм урт томстой айгу хэцүү юм байна.
За ийм гоё клов ойл байгаа. Миний хамгийн анхны Dior-ын юм клов ойлыг болохоор манай найзууд төрсөн өдрөөр авч өгсөн. Тэгээ дууссан гут нь би ингээд өөрөө бас шинээр аваад байгаа. Тийм бэ. За бичлэг маань таалагдсан бол гоё лайк дараад subscribe хийгээрэй. Тэгвэл цаа чинь бас ингээ хөөрхөн бодно шүү дээ. За болох юм биш үү? Цаашаа бичлэг гэж болох юм ингээд тэг жоохон урам аавна. Тийм болохоор гоё лайк дараарай. Bye bye.